За шинэ влог эхлүүлэхэд бэлэн болсон байна. Ер нь удаан хугацаанд энэхүү одоо влогийг хий гэж бодсон. Ингээд сагсан бөмбөгийн спорт сонирхогч залуусаас одоо годомжээр явж байгаа залуусаас ер нь одоо сагсан бөмбөгийн мэдлэг тэгээд тэр дундаа бас шүтдэг баг тамирчид за Монголын ер нь сагсан бөмбөг ер нь хэр хөгжиж байгаа талаар одоо влогийг эхлүүлэхэд бэлэн болсон байна. За гээд урдаас од нэг залуу ирж байна. Ингээд энэ залуугийн сэтгэлийг бас сонсъё. Ардаас нэг эмэгтэй ч юм уу хүн ирж явах шиг байна. Ингээд одохгүй битээ толох байх. За ингээд ууд руу би өглөөгөөр явна. Оо тэр эмэгтэй чи миний урд байгаа юм байна. NBS Lakers дэмждэг. За тэгвэл яагаад Lakers-ийг дэмжих болов? Яг хөө Lakers-ээс илүү нэг LeBron-ы фэн. Тэгээд LeBron-ыг Lakers дорсноос хойш Lakers-ийг дэмжиж байгаа. Boston Celtics. Яагаад Boston Celtics-ийг дэмждэг юм? Юу нөгөө Kyrie Irving анх 18 онд нөгөө Isaiah Thomas-аар солигдож очихт нөгөө Kyrie-ийн фэн болохоор тэгээд дэмжээ. Тэгээд ер нь тэрнээс хойш нөгөө Tatum хэтэргээ ер нь Boston-ыг дэмждэг гэсэн. Ер нь ямар багийг дэмждэг вэ? Ер нь үздэг үү? Lakers шүү дээ. За NBS ямар баг дэмждэг вэ? Тэгээ ямар тоглогчид дуртай? Одоо дэмжиж баг Spurs. За NBS ямар баг дэмждэг вэ? Шүтдэг тоглогч байна. NBS Lakers. Яг хөө анх нэг үзэж эхэлж байхдаа 2016 оны нэг финалийн тоглолтыг үзчихсэн. Тэгэл тэндээс авахгүйлал LeBron-ыг ер нь дэмждэг байсан. Нэг жоохон бахта нэг юм амар хайлайт, эдэл хайлайтууд явж байгаа. LeBron нэг юм шийдэлтэй баг зэрэгцэж ирээд нэг самбарыг хангах тийм нөгөө нэг эдэлцэн хайлайт үзээд тэгээд нэрийн болов гэд жоохон бахта ах боддог байсан. Тэгэл тэрнээс хойш л ер нь үздэг байсан та. Thunderous dunk and the crowd fired up. There's a lot of Heat jerseys here. Well, LeBron James had a couple of high percentage shots to start. Ерөнхийдөө бол Kyrie дуртай юм шүү дээ, тий. Тоглолтын юм аяг нь. Тийм тоглолтын юм аяг нь амар уран болохоор дуртай. Хийж байгаа хөдөлгөө тийм заалт дээр амар уран шүү дээ. Өөрөө ч амар сайн класс тоглож болохоор. Тэгээ одоо ер нь тэгээ багаас явсанд нь ер нь ямар хөө бодолтой вэ? Багаас нь явсанд нь тэр ч тэгээд яг нөгөө өөрөө болоогүй болохоор нэг юм боддгоо тэрэн дээр нөгөө багт нөгөө асуудал байсан болохоор нөгөө Hayward гэмтээ тэгээд болоогүй дээрс нь Tatum нөгөө яг Hayward-ыг гэмсний дараа Tatum өөр амар сайн тоглоод тийм багийн лидер болох юм тийм хэрээдүүтэй гэж үзсэн Boston ер нь үзээ тэгээд Kyrie-г уусан гэж боддог болохоор нэг тийм тэрэн дээр нэг тийм харамсдаггүй яг Kyrie дээр жоохон яг тоглогч нь яваад авч чадаагүй талаас нь жоохон харамсдаг. Яг Lakers-ийг дэмжих болов? Тэгээд LeBron-ыг ерөөсө багасаа л үздэг тий. LeBron одоо Lakers очиод тэгэл ерөнхийдөө Lakers-ийг дэмждэг болсон юм шүү дээ. Яг LeBron-ы одоо юу нэг таалагддаг болоод Тоглолтууд нь тэгэл таалагддаг тий. Яг Lakers-ийг дэмждэг юм бол. Маань аав багтаа үздэг. Ер нь хинт дуртай. Lakers-ийн тоглогчдоос Lewis хинтээ? Austin Lewis. Austin Lewis дуртай. Spurs яг хамгийн дуртай нь дэрхгүй Warriors-аас Curry-г дэмждэг. Яг Curry-г дэмждэг юм. Яа мэдгүй багасаа ахыг юу Cleveland дэмждэг ус хэвгүй юу? LeBron-ыг 16 оны үед яг тэр үед нь за яг ахын эсрэг нь байх гал тэгэл Curry Warriors-ыг дэмжлээ. Ер нь тоглолтын юм аяг нь ямар хөө? Уусан тэгээ Curry өөрөө бөмбөг эзэмшиж явдаггүй шүү дээ. Яг айгу сэргэлэн мэдгүй амар зөвөн тактиктэй заслаа доод мэдгүй тэг клатч. Тэний тоглолтын нэг заслаан дуудаж байгаа хөлбөр нь айгу гоё зөвөн сайн байдаг байхгүй. Тэгэл Curry өөрөө тэгээд сул гарч ирж авсан бөмбөг хийдэг болохоор тэр нь тэгэл Curry нэг Монголын сагсан бөмбөгийг ер нь хэр үзэж байна? Монголын сагсан бөмбөг ер нь хөгж одоо сүүлийн үед бол нэлээд хөгжөөд байгаа шүү дээ, тий. Энэ талаар бас ярихгүй. Одоо ер нь бол Сэлэнг бодносыг яг хөө нэг тийм амар сонирхож бас энэ биш үзэж чаддгүй. Гэхдээ яг хөө Сэлэнг бодсыг дэмждэг нэг 3-3-ын тамирчид одоо их байгаа. Ананд дөлгөө гэл. Тэгэл ер нь бол одоо нэг бүгийн нодны ирснээс хойш бас илүү сайн үзэж эхэлж байгаа. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийг ер нь юу гэж харж? Монголын сагсыг ер нь
сүүлийн үед амар сайн хөгжөөд байгаа яг санагдчих. Яг нэлээд сайжраад. Яг тийм NBA-тэй харьцуулах жоохон болоогүй ч гэсэн ер нь нэлээд сайн Азтай ер нь бол нэлээд дээгүүр орохоор болсон гэж боддог. Яг тийм UJ Arena байгуулагдаад тэнд тоглолтууд явж ирснээс хойш. Тэгээ ер нь яг ирж байгаа легионеруудын чадвар скил лидер нь илүү сайжраад тэгээ яг нөгөө хасилгүй сая Азийн ECL илүү тэр нь нэлээд амжилттай оролцсон болохоор ер нь бол Монголын сакс ер нь бодон Азтай ер нь бол нэлээд дээгүүр орж байгааг амар итгэдэг. Яг тийм яг Европын үдэртэй харьцуулахад арай болоог баха. Ер нь Монголын саксон бөмбөгийг ямархаа төвшөнд төгсөж байгаа шаардж. Одоо дээдлэг ер нь мэдгүй дээдлэгт зөв үздэг. Тэгээд миний хувийн дэмжиж байгаа баг юу вэ? Сэлэн бодонсан. Тэгээд уусаа скрабсаа ирсэн. Бүр энэ сэлрэлж шít. Тэгэл гайгүй миний хувьд бол мэдгүй сүүлийн үед ойрын үед баг NBA-ч үзэхгүй дээдлэг илүү үзэж байгаа. Илүү баг илүү сонирхолтой. Ер нь Азад бас нэлээд гайгүй болчиход байгаа шүү дээ. Манай Монголын гайгүй. За яригсан баярлалаа. За баярлалаа.